Монгол улс бүгд найрамдах Франц улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ог тэмдэглэл өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа нислэг дэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга оролцож үг хэллээ. Тэрээр Франц улстай олон жилийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг онцлон тэмдэглэж гамшигын үед агаараас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь хүн амын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Сургалт нь Монгол, Франц хоёр улсын засгийн газар хоорондоо 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Онцгой байдлын байгууллагт агаараас эрийн хайх аврах нэгж байгуулах нислэг тэрэг нийлүүлэх төслийн 2 дугаар шат юм а. Энэ сургалт нь өөрөө цаг агарын аливаа хүндрэлтэй нөхцөл, цаг хугацааны шахалтанд орсон аливаа нөхцөлд агаараас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдсэн ийм сургалт байгаа. Энэ сургалтанд орсноор бид нэг стандарт нэгдсэн улс, нөгөө талаараа бол эрсдэл төсвөртэй дэд үтсийг бий болгох замаар нөгөө үндэсний сүрэн төсвөрч чадварыг бий болгох гэдэг энэ хүрээний ажил одоо зохион байгуулагдаж байгаа. Энэ бол өөрөө маш чухал. Энэ 111-р анги буюу агаараас эрен хайх аврах энэ нислэг тэрэгний компани байгуулагдсанаар аж ахуй байгуулагдсанаар өнөөдөр бид одоо 200 гаруй иргэдийн амь нас эрүүл мэндийг аврам хамгаалах ажиллагааг зохион байгуулад байгаа. Гэхдээ энийг бид олон улсын түвшинд дээрээс нь яг одоо стандарт шаардлага хангасан ямар нэгэн байдлаар аврах явцад иргэдийн амь нас эрүүл мэнд хохирохгүй байх, аль болох богино хугацаанд хурдан чанартай анхан шатны үйлчлэгийг үзүүлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь өөрөө өндөр ач холбогдол. Энэхүү шатанда нислэг тэрэгний нисгэгч, инженери, техникийн ажилтан, аврагчдыг мэргэжүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд зөвхөн агаарын аврах ажиллагааны чадхыг дээшлүүлэхээс гадна салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон улсын туршлагаас суралцах, гамшигын голомтод хариу арга хэмжээг илүү шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаамаа. Энэ удаагийн сургалтанд эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, хил хамгаалах ерхий газар, онцгой байдлын ерхий газрын харьяа, анги нэгжүүд, хувийн хвшлийн төлөөлөл зэрэг 103 албаагч мэргэжилтэн оролцож байна. Миний бие бүгд найрамдах Франц улсад эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр тасралтгүй 25 жил ажиллаж байна. Францдаа нислэг тэргээр уулнаас авирах тусламж үзүүлэх чиглэлээр мэргэжсэн эмч юм а. Би Монгол улсын онцгой байдлын 111-р ангитай хамтран 3 дахь жилдээ ажиллаж байна. Монголд энэ сургалтыг эхлүүлэх санаачлаг гарган өнөөдрөөс бодит ажил хэрэг болгож байгаад баяртай байна. Энэхүү сургалтаараа бид чаддаг бүхнээ Монгол эмч нарт заах болно. Агаараас эрийн хайх аврах анги өнөөдрийн байдлаар 159 удаагийн дуудлагаар ажиллаж нийт 212 иргэний амь насыг авран хамгаалжээ. Энэ бол Монгол, Францын хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газар гамшигт төсвөртэй дэд үтсийг хөгжүүлэх, эрийн хайх аврах ажиллагааг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаамаа.